Hello. Хаяа цаанда шинэхэн дугаартаа тавтай морил. Удаан подкастаар уулзсан уу? Яг бид хоёр бичээгүй айгу удсан. Тэрнээс сонсогчд маань бол нэг өнгөрсөн 7 хоногт нэг дугаар сонссон тий. За тэгээд өнөөдрийн дугаар бол одоо Cinnamon Rolls подкастын базаа булангийн нэр өгсөн байдаг уу? Singles Inferno базах болон байна. Тэгээд Singles Inferno-го бид хоёр сүүлийн 2 ангийн үзег байгаа. Тэгээд эхний дугааруудынхаа сэтгэл болон оролцогчдын ранка гаргачаад тэгээд төсвөлд яаж дуусаасаа гэж хинтээ дуусаасаа гэж хүсэж гин гээд ярьчаад араас нь шууд лайв үзээд сэтгэлээ ахиж хуваалцах тийм дугаар болно. Тэгээд тэрнээсээ өмнө сайхан яри 9-гийн аяллаа сайхан бас сонсцгоё. Мартанаас ирсэн амар удцсан байдаг. 97 10 хонцсон уу? 29 нэрсэн хэрэг чинь. Тийм 10 цаашаа хонцсон. Ямар урт юм. Харин тийм ээ. Тэгэл ямар ч байсан бүр ингээд үнэхээр хэрэгтэй. Байсан гоё амралт байж чадсан амар юм чийл гэсээр нэг 4-5 хотоор яваад амар олон юм үзсэн юм шигээр амар тайван. Тэгээд тийм ер нь л гоёс. Тэгээд ирснийхаа дараа нөгөө норнохоо мөдрөгөө орцсон л байж байна да. Аялын хайлайтууд. Аялын хайлайт уу? Ер нь дийлэхдээ өдөр хоногийг юу хийж өнгөрөөсөн даяар? Inside joke явдаг те. 70-30%-тай 70%-тай амраал 30%-тай нэг тийм шин содон юм explore хийгээл нэг тиймэрхүү мөдтэй л өнгөрүүлчихэд ирсэн. Тэгээд гоё исэн юм бол Хонконг амар гоё ялаа. Тийм үү. Тэгээд бодохдоо бид хоёр цагаар харсан чинь Шанхайд нэлээд төстэйс байхгүй юу. Тэгэхээр за энэ аяг бол яг дулаахан гэж бодоо очингууд хөтөн байна ах гэж бодоод тэгээ очсон чинь нөө яг л нэг юм нэг зуны сэрүүхэ ороймоор бидэг штэ. Өдөр нь л дэжгүй ингээд бодоолохтой явчихна. Оройн жоохон сэрүү ороод цам зүмсөх хэмжээний тийм байсан. Тэгээд би тэгсэн чинь бүр ингээд мөртөө савих мавих носон цам тэгээ баг амир 2-3 илүү ачаа хэрэггүй ачаа авцсан мөлий. Анх болохоор бид өөр шууд зүгээр нэг буцах нислэг Хонконгоор дайруулаараа хямдгаалцсан байхгүй юу. Тэгэхээр зүгээр ингээд дамжуу өнгөрөх байдлаар л гэж бодсноо заавс Хонконг штэ гэж бодсноо нэг 3 хоног хонсоох. Тэгээд амар тэнийг заяа. Бид хоёр Фукуокоос Хонконг орж байгаа штэ шууд. Тэгээд Хонконг дээр ирчээ байжсэн чинь төвшөө манай хоёр найз Хонконгд байгаа юм байна гэлдэг байхгүй. Бид ингээ буудлаа ороод ирсэн зөө ингээ зүгээр хөвдцөө. Тэгснэ Blackpink-ийн тоглолт болж байгаа юм байна. Тийм үү тэгээ хагаа утсан чинь Хонконгд 2 хоног тоглоод бид хоёрын очдог өдөр сүүлийн өдөр нь ч таарсан байл. Яа тэгээ жоохон судалсан болов угнаас тоглолт харуулаад харин гоёсан гэсэн. Тийм Хонконг яг л тийм кино шиг. Газар үгүй нөгөө нэг Wong Kar-wai нөгөө кинонууд байдаг штеп ингээд хүн угаасаа тийм орчинд байхаар тийм кино хийхээс аргагүй юм байна гэж бодсон. Бүх юм нэг тийм ретро за бүр нэг сонирхолтой амар гоёс. Би бас харин нөгөө story-наас зураг мураг харахтлаар та хоёр яг нэг юм амар гоё яг амарч байгаа юм шиг нэг юм тайван тэгээд яг ингээд нөгөө олон хоног явж байгаа болохоор бас нэг юм ингээд яар сандарсан биш тэгээд яг юм гоё хамтдаа me time хийгээд байгаа юм шиг санагдсан. Тэнгүүд нөгөө Вьетнам болохоор өмнө очсон болохоор нэг юм зүгээр л нэг юм мэддэг газар руугаа явж байгаа нь өөрөө яг юм амралтанд явж байгаа юм шиг үү? Яг чийл мэдрэмж өгд юм билээ шүү дээ. Тэрнээс гоёс. Чамаар сонсах. Би та хоёрыг байхгүй хооронд ажиллал их байла. Тэгэл цагаан сарын ачаалттай. Тэгээд нөгөө нэг байт эхлүүлсэн шүү дээ. За. Тэгээд тэр маань амар амжилттай явж идэг байхгүй юу? Тэгээд яг өнгөрсөн цаг дээр яриад байна. Тэгэл яг ингээд нөгөө өдөр болгон жингээ үзэл ингээл бичиж байгаа штэ. Тэгэл би 6-гийн тав руу орж мороо заяа. Тэгэл явж ийснаа яг ингээд зураг амар чухал зураг авалттай байж тараад. Тэгээ зураг авалтын бэлтгэл ажил гэж хүнжээ ажиллаад. Зураг авалт гэж хүнжин байгаад. Дахиад edit гэж хүнжин ингээд бараг 10 хоног ингээ явцсан чинь угаасаа нөгөө хоолны дэглэм алдагдаад шүн мөн үлсгийн ирэхэнд тэгэл хоол идчихэж байгаа юм чинь. Тэгээ бодож ийсэн нэг мэдсэж идэгдсэн байсан. Нэг мэдсэн чинь за гэж удаа тэгэл яг тэрэндээ амар шаналаагүй л дээ. Тэгээ бодохгүй юу. За амар завгүй байгаа үедээ ер нь бэлэн нөгөө юм хүрэлтийн юмнууд яах хэрэгтэй байна гэж таа. Тэгэл detox team нөгөө meal plan авч идээд одоо нэг 3-4 хоног байна уу? Нөгөө нэг өглөө өдрөө оройгээд хоол нь хүрээлэрдэг тий. Тэгээд тэрийг нэг хоног туршиж үзье гэж бодож байна. Ерөндөө завтай үедээ өөрөө хоолойгээ завгүй үедээ тийм яачвал ер нь арай зохицоод амар юм бол гэж бодож байна. Харин тийм тий. Өдөө та гурав ч юм бастай чүүд үнжинтэй л байгаа юм шүү. Дэжгүй л байгаа шүү дээ. Бид гурав ерөөсөө муудалцаагүй шүү дээ. Бид гурав амар дэжгүй наа ирч юм бүр надад
амар сүрхийл болол. Яа тиймс та уран бичлэг зургнууд болоос алж ирсэн шүү. Тэгээ даанч зүгээр харшлал амар хэцээсэн болохоос. Гэхдээ би ер нь шийдсэн. Локи шиг ус ундаг мууртай бол хийж болно гэж харин тийм. Ингээд дондог бол усны анхан шатайсан л. Бид хоёр чам зөндөө хэлсэн лээ. Бити муурны усыг дондгоор төсөөлөө гэ. Тэгэл ёо амар тэр ус бол бас л амар би тэгэл та хоёрыг яаж төвчдөг юм гэж. Үнэ харин. Тэгээс жоохон шандрах үе гарна гар. Бид хоёр нөгөө энэ хоёрыг андаад үлдээг явсан хгүй. Тэгээд 16 он жагаа штэ. Тэгээ ирээд яг бид хоёрыг тосоод машин дотор сууж байгаа төвшөөг андаа руу ярьдаа. Тэгээд төвшөө андаа. Бид хоёр муура хизээ авах уу, маргааш авах уу гэдгсэн чи андаа. Аль бодлого хурдан ав. Адэрэ тэгсэн шүү. Тэгэл яг сүүлдээ би яг эхэндээ амар enjoy дадсан хгүй ингээ хайтай гэл. Тэгээ ингээд сүүлээ төхөөд нэг 5 хонсон чинь яг хоног тоолж хэлж байгаа юм чи. За одоо тий танаад. Бүр үнэхээр тэр яхаа үсэндээ ч алсан ба хажууд нь нүд захт нахтаач болсон баг. Тэгээ нөгөө би ингээ гэртээ бас нэг 2-3 хоног ажиллаж тийм үү гэд яасан чинь гэрт байх нөхцөл байхгүй заяа. Яг тийм харшил болоодсаахгүй. Ингээ зөв гэрлөө оронгууд шууд захтнаад. Тэгээд нөгөө харшлын юм болон юу ч нөлөөлдөггүй юм лээ. Яг гид юм үснүүд дунд байхаар. Тэгээ хоног тоолж хүлээж байгаа. Тэгээ дийшин те. Тэгээ төвшөө бүр яана энэ хоёрыг одоо бүр ингээ харах хүн үлдэхгүй нэ. Нөгөө анх явхад аавын дүлтээс ахгүй тэгсэн чи бүр ингээд яг игзгэн таарсан ч юм уу яг нөгөө шинэ буудаа авч тараад тэгсэн чи арьсан буудаг нь бүр амар ураа хийцэн цаа. Тэгээд амар их цэцэгтэй ахгүй аав их тэгсэн чи ингээд нөгөө тэр цэцэг мүцэгнүүдийн орой орхид л нэг цэцэг ингээд вартыг хагалж магалцсан байдаг гэсэн ёо. Тэгээд зүгээр аав чир тулдаал би хоёрт ингээд зүгээр нэг 50 хэлээд байгаа. Гайгүй байсан. Тэгээд гаргаар ингээд нэг гайтай өгдлөөд байгаа даа. Харин яг уу саяныхоос тэгтээ айгүй урт хоног л байлаа л та. 7 хоног бол гайг бах. Тэгээ би тэгж боддог байхгүй. За аялал дундуур нь хэлээд яг уу. Тэгээд нөгөө дараа нь эрэхтэн ингээд зүгээрээсээ ингээд хилчүүл дараа нь үлдээ гэвэл яг тухайн үедээ яах юм гэж хэлэхэд амар юу юм чинь шууд хэлье гэж та. Тэгээд юу л юм бэлээ. 2 муурт байхын зүгээр айгу асуудалтай юм шиг санагдсан. Ганцаараа бол нэг юм хөрхөн бүхнийгөө байж юмар хоёлоо болохоор ингээд нэгнийгээ дагаад амар их үйлдэл хийдэг. Тэгмэт манай буудам орны даваа хүртэл ингэж хумсараа цоолж мал. Нөгөө хоёрын суудаг санал гэж шүү дээ. Тэр мөр ингээд нийл нүх заяа. Төвшөөр ямар сайдна ингээд нэрийг хийсэн хэрэг мэрэг ингээд хараад загнаал байдаг шүү дээ. Загнах үүргэн дандаа төвшөө идэв шүү дээ. Тэгэнгүүт төвшөө энэ байрыг аваад чилж болоогүй байна. Энэ хоёр л. Мөн яг тийж бодохоор юм байна лээ. Тэгэл яг төвшөө байдаг талдаа энэ хоёр ингэж үнэ. Гоё илэг барьж байгаас тий. Харин тэгээд одоо ингээд төвшөө баг зүгээр байгийн зээ явж хахад энэ хоёр зүгээр болно зав. Би бол тэнд 1000 хоолойгоо бүдүүн болгож зүгээр баймаа гэд ямар ч нэмэр ахгүй. Харин тийм л. Тэгэл ингээд нэг ийм цохилт мохилт яси цохилтоо гэдэг. Гүмөө бол бүр юу ч тоохгүй заяа. Локи болохоор цохиулсараа гадны гарны далаалт нь жоохон ийм хэрнээл цахилга готоод яваад байхгүй. Гүмөө болохоор ингэнүү бүр ингээд яа. Чилээс баг. Юу ч наалтайсан лээ. Тэр одоо үнэхээр амар зэн. Яаж тийм болдог юм. Тийм. Тэгэж хоёрыг байхгүй тийм болоод дээрснээс ч хойш тэгээд аваа гайгүй ажиллах гайгүй л байж байна. Үгүй тийм нэг юм гайхаж байна. Хойлоо одоо нүг жилийн төлөвлөлтөг дугаар дээр чинь ингээл сайхан ажил амьдралын баланс ярьдгүй юу? Гэрээ хоол бол гээл тээ. Тэгэл ирлээ. Буцаад ажил уулзлаа. Тэгэл нөгөө нохоо мүүд дээр тавьчих байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд яг гэрт хоол хийж идэж мэдэж харагдаач тээ. Тэгэл ёо энэ амьдралын балансыг яаж олох вэ гэл. Тэгээд ашиглаа. Би сүлдээ яг юм баланс олъё гэртээ хоол хий гэж хичээхгүй болсон. Тэр сүлдээ амар зовоогоод бас л гэртээ хоол хийж идсэнгүү мэдсэнгүү гэж яхаа орон зүгээр гадуур идж байгаа хоолндоо жоохон цензуртэй л байх юм байна гэж бодсон ш. Тэгээд амар сайд ньюс нь манай инстаграмын дэлгүүр энэ хоёрыг Вьетнамд байхад хэд он жагтлээ дээ. Тэр амар сайд би ингээд 4 үү те. Тийм. Би нөгөө нэг зүгээр инстаграмынхаа 2 тавшаал нөгөө инстаграм руу орчтой шүү дээ. Тэгээ ингээ 2 тавшаа дэлгүүрийнх рүү орсон чинь нэг юм сануулж гарч ирснээр санаандгүй юу вэ гэд ингээ дарахын оронд арилцахгүй. Тэгээд шууд сайн наад хийсэн. Тэгээл мэдгүй шоконд ороод буцаж орж чадахгүй байж байгаа. Тэгсэн чинь бүр сүлдээ тий актив болоо. Тэгээ бид хоёр
Анна нэг мэйл бичсэн гэсэн тэгэж нэг үзээ. Тэгээд өөр нэг ерөн Instagram амар их алдагдаад байгаа юм байлээ. Тэгээд буцаагаад олоод авцсан гэсэн хүмүүс рүү бичиж үзээд тэгээ бас нэг тийм ойлгохтой шийдэлд хүрч чадахгүй л юм. Тэгээ одоо гайхаад баг шинээр нээж л байна да. Тийм. Одоо энийг ороход баг нээцэн байх болов уу гэж бодож байна. Тэгэл яг байгаа үед нь ингээд их амар тоодгүй байсан юм ингээд байхгүй болцсон чи ингээд бас бид хоёрын хагас жил гарангийн хөдөлмөр. Тэгэл өчнөө контент. Надад ингээд дотор ингээд хаарлаа авчих ингээд тэгээ тэр өдөр ингээд хоол идэх гэсэн чинь нэг тийм нэг юм аялж байгаа нэг хоолноос нэг юм мэдрэмж авдаг та. Тэрсэд нэг л хоол орчихгүй энд нэг юм бүрийн яар юм байгаад байгаа юм шиг санагдаад. Тэгснэ бодоодсэн чи хамгийн харамсаад байсан юм болохоор за яг шинэ аккаунт нэгээл буцаал хуулийг нь үзэж байгаа хүмүүс байгаа юм чинь тэр хүмүүс дэлгүүрийг маань мэддэг байсан бол дахиад дагаад ороод ирнэ те. Тэгмүүд нөгөө нэг бүтээгдэхүүн болгон дээрээ ингээд зориулж бүр ингээд те ганцхан ширхэг ирсэн байсан ч гэсэн рил хийдэг байсан болохоор тэр олон хийсэн рилүүд бүр ингээд амар хайрын санагдаад. Тэр жоохон сайд байна. Тэгээд би бүр ингээд хэсэг нөгөө нэг ойрын хүмүүстэй ингээд дэлгүүрийн инстаграм байхгүй болцсон гэд ярьчаад зөрүүлээд ингээд инстаграм олсон уу гэж асуухаар нь бүр уур үрээ болох. Битгий ярнадах. Эсвэл ярина. Тэгэл одоо шинээр нээжлээ. Тэгээд нөгөөдхөө олж авч чадвал нөгөөх нь руугаа шилжээд тий. Тэгээ уулын тэнд чинь бас хөөрхөн датанууд бүрдсэн байсан юм аа. Ингээд нөгөө байнгын хэрэглэгчийн мэдээлэл ч юм уу, дансны мэдээлэлцтэл гэл ер нь амар гоё. Тэгээ нөгөө нэг болон хоёроос дээш ч юм уу худалдаа авдаг хүмүүс маань нөгөө нэг реквест дээр л орохгүй тэгээ шууд ингээд чатлаад нэг ямар ч байсан л нэг хөөрхөн болцсон байсан. Тэгээд өдөө амар соно юу хэлсэн шүү дээ бид хоёр ч нөгөө цэнхэр бэжтэй байсан шүү дээ. Харин тэр яг одоо яг юунд юм? Би одоо бол зүгээр шууд өөрийнхөө хаягны цэнхэр бэжийг болиё гэж бодож байна гэхгүй. Тэр чинь бас сард нэг хөөрхөн мөнгө төлдөг шүү дээ. Тийм 30 эд төлдөг лөө тийм. Би бас тэрэнд амар гайхсан. Ягаад цэнхэр байжтай гэж. Тэгээ би асуусан чинь цэнхэр байж юусоо ингээд нэг юм устгахгүй байх гэсэн юуны баталгаа биш гэх шиг. Яг юуныхын тэгээ амар сэно. Тэгээ тэр ингээд нөгөө судлаад ахлаар одоо AI-аар одоо манайхны нөгөө AI-аар зам дээр торгоод байгаа шиг AI-аар ингээд шалгалт хийгээд байгаа. Тэгээ бүр ингээд механикли нэг хүнээр ингээд шалгуулахыг хүсвэл мэйл бичдэг гэд. Тэгээд аахгүй. Тэгсэн ирнэ мэйл тарихгүй заяа. Тэг ямар ч гэсэн сэргээсэн хідүүнээс асуугаал тэгээд үзэндээ тэгээд ямар ч гэсэн энэ дугаар ороход бит хоёр шинэ инстаграмаа нээсэн байх бах. Тэгээд тэр шинэ инстаграмаа бас оруулчихъя, ижлэгэн нэртэй байх бах гэж бодчих. Тэгээд нөгөө одоо бит хоёр цагцсан юмнуудаа ч оруулж чадахгүй. Харин хүлээгээд байгаа. Өө би амар тэнийг зав ер нь амар тэнийг юм аа. Сая Хонконг явсан амар хөөрхөн ретро юмнууд харсан байхгүй юу? Хувцас биш нэг юм жишгэн камер мамир ч юм уу тий. Дугуйн тийм vintage цаг маг ч юм уу. Тиймэрхүү юмуд харснаа. За хаяг маань байхгүй юм чинь тэг гэж бодож тэнэгцэн байгаа юм да. Зүгээр л аваад ирнэ шүү дээ. Тий. За тэгээд тиймэрхүү сонинтай өөрчн амьдралд юу боллоо. Өөр тэгээд тайван байсан юм шүү. Тийм тэгээд тэгэл нөгөө сайхан жим юмд явна гэсэн юм чинь байхгүй. Тэгээд багш бүр арайчтэй гэж бичсэн байлээ одоо. Тэгээд нэг үсэн цагаан сарын дараа явъя та. Нөө би тэдний нөгөө excuse гэдэг юм юунууд амар олон юм аа. Цагаан сарын дараа тэгчээд он гараад ямар нэг юм дараа болохгүй тийм. За тэгвэл өөр сонин сайхан байхгүй бол хэдүүлээ Inferno руу орцгоё. Ерөнхий сэтгэл одоогоор сүүлийн 2 ангийг үзээгүй байгаа Inferno ер нь чамд хэр санагдчихэв өмнөх сизнуудаас. Өмнөх сизнуудаас тэгэл ер нь солонгосчууд яаж игээл нэг юм хичнээн олон одоо цуврал ангитай байсан ч сонирхолтой болгоо хийчих юм даа л гэж бодчих. Тэгээд хоёр талаар өмнөх сизнтэй харьцуулахад надад эрэгтэй оролцогч нар нарийн юм нэг юм. Тэгээд ранклахад хүртэл нэг жоохон хэцүү гэх юм уу те. Хинэн дээр нь оруулах уу, хинэн таалагдаад байна гэд эрэгтэй оролцогчд илүү таалагдсан ийм сизон байх шиг байна. Миний бодлоор би ч санал нийлж байна. Надаас тэгж санагцсан. Нэг юм 5 сизон гэсэн чи айгүй их сизон гарцсан. Гэхдээ нөгөө excitement-ийн стил байгаа амар гоёороо. Тэгээд бас яг сая ранглсан чинь л бодлоо. Эрэгтэй оролцогч нар нэрээ аюу яасан бэ шүү. Гоё оролцогч нар bay шүү гэд. За эхлэх үү? За эхлэе. Зя эрэгтэйгээс эхлэх үү? Эмэгтэйгээс эхлэх үү? Эмэгтэйгээс эхлэх үү? За тий. За хоёлаа ингэ заяа. Яа тэгэл нэг хоёлаа Inferno ярих болохоор нэг би цаас болоод энэ надад шинэ төлөвлөгч дотор байгаа байхгүй юу? Тэгсэн бүр ингээ өмнө нь юу ч төлөвлөж бичээгүй юм нэ. Inferno бичих гэж нээж энэ төр ёо арай. Одоо ингээд нийт 7 эмэгтэй оролцогч байгаа. Нийт 8 эрэгтэй оролцогч байгаа. Тэгээд хоёлоо эхнээс нь 7-оос эхэлж нөгөө ранглангуудаа анхны сэтгэлүүдээ палгаад орж ирэхэд
ямар дуу мэдрэмж төрсөн мөрсөн гэдгээсээ. За эмэгтэйгийн 7. За ээжийн хам ээжийн. Таарж ийн. За шалтгаан угсаал нэг юм яг болцооны шоунд байх хүн биш юм шиг санагдсан. Эрэгтэй оролцогчдоос өөрлөн гэсэн хүн байхгүй болохоор тэгжээж угсаа магадгүй бах. Тэгээд скрин тайм мэдрэмж бага. Тийм өөрийгөө арай дутуу илэрхийлж байгаа юм шиг санагдсан. Тэгээ сүүлдээ нэрийн юм оролцогч байдаг үл үгээс саягаар ангилж байхдаа харлаа шүү дээ. Би бас ээжийн заяа. Тэгвэл эхэндээ ингээд зүгээр яг амар төгсгөлд оруулах тийм юу байгаагүй надаа. Шалтгаан байгаагүй. Тэгээд нөгөө Игонтэй нэг яриа хийсэндээ Игон дөнгөж орж ирээд Гөөнийг тэгээд ээжийн хоёрыг ингээд сонирхоод байгаа гэдгсэн чинь тэр хоёрыг нөгөө нэг юу руу аваад явдсан шүү дээ. Paradise руу аваад явдаг. Тэгээд авч явж ирснийхаа дараа нэгээр нь яриа ихтэй эхлээд ээжинтэй ярина гэд. Тэгээд ээжинтэй нөгөө мейкап хийдэг өрөөнд нь ярьжсэн чинь би ингээд амар хөвшин миний ингээд царай ингэж мингээд ингээд өөрт нь таалагдчих ингээд нэг залуу ирж хахад зөрүүлээд миний хацар юм би юм хөгшин гэд яриад байгаа надаа өөртөө амар итгэлгүй бас мэдрэмжгүй санагдсан. Тэгээд яг чиний хэлдгээр болцооны шоунд жоохон тохирохооргүй тийм тий дүрм шиг санагдсан. Тийштэй нөгөө эрэгтэй шинэ оролцогч орж ирэхэд хамт нөгөө сонголтоор нь эрэгтэйгийн сонголтоор Paradise явчаад тэр дунд ямар ч юм spark яг нэгэндээ таалагдахгүй байж болох ч гэсэн яг нөгөө насаа мэрэгжлээ мэдлэлцсэнийхаа дараа би энд байгаа хүмүүсээс амар хөвшин байна. Би хөвшин гэж тий. Амар сонирн. Тэгээ бүр уул нь бол Игон чинь өөрөөс нь ах залуу гараад ирчихлээр хүн ингээд нэг юм арай ондоо болох хэвчтэй тий. Манай эмэгтэйгийн сонсгойг хүссэн юм болохоор үгүй штэ чи ингээд одоо юу гэдэг залуу харагдчих юм чи өжөө хөөх штэ гэдэг юм зөрүүлж сонсох гээд тийм тэгж хэлээд байгаа байж магадгүй юм. Гэхдээ тэр бол ер нь амар буруу арга. Харин тийм шал хэрэггүй арга. Яг ялангуяа болцоон дээр хүнд яг ингээд хөшин санагдаж байгаа үед байд юм аа байд. Тэгээ би зүрх өөрийгөө тавьж өсөж байгаа байхгүй тиймс чи ингээд oh my god 2000 онд хүн төрсөн юм уу гэж бид нар одоо бодоод байгаа байхгүй тий. Тиймгүүт чи ингээд 2001 2002 оны бахан залуучууд харангууд нэрээ амар хөшин мэдрэмж төрхөлх. Тэгэнгүүт тийм мэдрэмж төрлөө гэдэг нэг юм амар би илэрхийлээд шаардлагагүй байсан болов уу гэж бодож байна. За 6 нөгөө шинэ охин нийлж. Энэ дээр нэг шалтгаан байхгүй тийм. Ээжийн нэг бодвол арай тийм нөгөө харилцахад амар хэрвээ жоохон эрт орж ирсэн бол магадгүй дэжгүй ингэж явчих байсан байх. Тэгээд сүүлд орж ирсэн болохоор ядаж таалагдж байгаа яг энэ гих хүн байхгүй болохоор тэгээд яг нөгөө энэ дугаарыг эрэгтэй оролцогчод амар юм commitment өндөртэй хүмүүс байлаа л та. Тэгээд тийгүүд ингэж бүх юм ингэж шийдэгдсэний араас орж ирсэн юм шиг санагдсан. Тэгээд ерөөсө 6-ад байгаагийн энэ хүнд буруу байхгүй гэж харин тийм. Ягаад ч юм 6-ад орчлоо. Хөрх охин юмсан бас. Нүд нээр хөрх юмс тий. Амар бүлтгэр. Харин тий. Тэгээд ингэ ямарч бодоггүй зэрэг харж марахаар амар хөрх юмс байсан. За тавд жуян. Өөрөнө. Би яг амар эргэлзээтэй. Миний 3 4 5 бол амар эргэлзээтэй. Тийм миний 4 5 2 жоох эргэлзээтэй. Эргэлзээгээл ярьчээ. Зүгээр 4-т оруулаад исэн хүн маань зөв энэ шоуг сонирхолтой болгож байгаа болохоор л жуяны дээр орчиж байгаа. Түүнээс жуянд буруу байгаа болохоор 5-т орж байгаа юм биш ээ. Бас. Тэгээд бас айгүй л одон байлаа шүү дээ. Нэг юм чимээгүй хүн байжсэн аа. Ингээд 2 3-аар нь өөртөө татаад тий. Ер нь ингээд эмхтэй хүнд ч гэсэн яг нэг юм таарагсдаг төрлийн эмхтэй одоо юу байгаа штэ. Эмхтэй краш. Тийм. Надад миний хувьд бол миний эмхтэй краш байхаар одоо юу хүн бол биш. Тийм болохоор 5 байсан биш магадгүй. Окей. Миний 5 болохоор Минжи. За. Чиний хэлдгээр ингээд таалагддаг эмэгтэй хүнд ч гэсэн таалагддаг эмэгтэй. Тэгээ таалагдсгүй төрлийн эмэгтэй байгаа шүү дээ. Надад Минжи болохоор миний таалагддаггүй төрлийн эмэгтэй. Тэр инферно дээр гаргаж байгаа үйлдэлүүд нь надад амар хитрүүлээд байгаа юм шиг. Одоо ингээд нөгөө галт ойр цуудаг дээр нөгөө залуугаа ингэж татаж матаал. Тэгээ нөгөө Мината ярьдаг хэсгүүд ингээд гараа ингэж тавьчихсан юу аа. Надад ингээд бүүлийн шиг санагдаад заяа. Яг тэр хүний альфа нэр гоё. Гэхдээ хитрүүлээд байгаа юм шиг. Тэгээ тэр нь ингээд red flag шиг надад санагдсан. Анхны сэтгэл бол заяа бүр вау гэл заяа бүр яг тийм байсан заяа хүнжээ дээр гүлтийн Карина гэдэг байна шүү дээ. Oh my god ямар хөөрхөн эмэгтэй вэ гэл бодож амжаагүй байтал ингээд яг үйлдэлүүд нь яг миний жоохон дургүй төрлийн үйлдэлүүд байсан. Тийм болохоор 5-т байна. Зөв. За 4-т нь миний 4 дахь Минасу. Таарчин. Минасу 4-т байгаа шалтгаан би яг ингээд бодсаахгүй юу. Хамгийн ихний дугаар дээр that beautiful yellow dress. Oh my god. Тэр нөгөө нэг How to Lose a Guy in 10 Days. Тий, яа. Ингээд ерөн шар дресс хүнд ингээд зохихтой ч юм харж хаад тий. Амар хөөрхөн тэгэл wow гэж харж байгаа л тэгэл яг нөгөө одоо саяны гарсан анги хүртэл ингээд сэтгэл ингээд буураад
явж агаад гэтээ төгсгөлд байх оролцогч бол биш ранглагдах. Яг энэ шоу бүр ингээд яг Минасу байгаа учраас гоё болж байгаа. Тэгээд Минасу мэдгүй надад яг амьдрал дээр амар тийм жоохон юу охин юм шиг санагдсан шүү дээ. Ийм зөвүүн яг юм охтууд охин юм шиг санагдсан нэг юм. Харьцаад хэцүү. Гэтэ шоунд яг гоё дүр учраас санал нэг надад ч гэсэн ер нь л яг одоо голд нь ирэмблэгдэж штэ хоёлынгийнх нь хувьд бол тэгэнгүүт миний ранкны хувьд доороо 3 эмэгтэйгийн дээр байгаа шалтгаан зүгээр шоунд энэ хүн байхгүй бол бас season 5 үнэхээр өдөртэй байх байлаа. Тийм болохоор 4-т орж байгаа юм. Дийшлгүй байгаа шалтгаан зүгээр л миний яг дургуй эмэгтэйчүүдийн нэг. Уг нь бол ингээд тэр хүнд ингээд амар гоё царайдсан, амар гоё биехаа тэгэд бас гоё чанарууд байдаг штэ зан чанарын хувьд ч гэсэн. Тиймэрхүү юмнуудыг бодохоор ингээд эсвэл хүн яг тэр тийм perfect байхаар яг тийм мэдрэмж би чи хэмлээ би чи Минасу гэдэг мэдрэмж угаасаа ороод ирдэм болоо ч гэж бодох шиг. Тэгээд хамгийн таалагдаагүй юм нь болохоор энэ нэр яг тийм биш магадгүй нэг юм амар төгс юугаарч дотож мэдхгүй ингээд хайр дурлалын тал дээр ч гэсэн дандаа ингээд хүмүүс өөрийг нь гэдэг хүнээс гардаг одоо юу гэж магадгүй зан характер биш магадгүй. Тэгэнгүүт ингээд өөрлөө ингээд бүх эрэгтэйчүүд гэж хэлсэн ингээд болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд гинт юм өвдөж мөвдөлтэй эстэй нэг юм яг юм өрөвдүүлэх гээд нэг юм. Тэгэхгүй тиймэрхүү үйлдэлнээс зүгээр яг юм таалагддаг характеруудын нэгт бол орно. Хоёр талаар яг юм худлаа юм нэг girl харин зантай. Тэгээд нөгөө нэг сайнтай хийдэг ярианууд тэр хоёрыг ямар их гаргаа яаж яахад тэр хоёрыг гаргаад баг гүйлгээдсэн. Одоо баг би бол ингээд хамгийн кул оролцогч нь байна. Эмэгтэйчүүд донд тэгэнгүүт ингээд би бол ингээд nice байгааг хичээж. Хувцас зээлж юм чи биkinиг хүртэл зээлж юм билж ингээ яа. Үнэхээр яг хэрэгтэй туслая гэж бодож өгсөн бол тэр мөрийг амар меншн хийх шаардлагач байхгүй шүү дээ. Тэгээд тэр мөр цаана нь ер нь яг зөвхөн дэйтээсээ гадна тэр мөр цаана таалагддаг болохоор. Тэгээ бас нэг таалагдаагүй юм заяа. Өөрийнхөө хайр дурлалын асуудлыг таалагдаад байна гэж ярьж байгаа өөр залууд яриад байдаг нь амар таалагдаагүй. Яа, сүүлд Paradise явсан залуу дээрээ очсноо Сүбиний тухай ярьж марил амар хэцүү байгаа талаар ярьж марил. Тэр хоёрын хооронд яриа болгомоор ахтал тэр тэгээд энэ ингээд гээл амар төвхтэй. Тэр занг ч одоо ер нь attention whore гэнэстэй тий. Тэнгүүд ингээд байж болох амар сонин зангууд бүрдээд байгаа эмэгтэй юм уугаа харахаар хитрхийн амар юм гинэн юм шиг амар юм нээлттэй юм шиг тий. Хүн ч одоо бас нэг юм бодоод өнгөрөхтэй өөдөө хадгалаад ил гарахгүй байх үед байна үстэй тий. Тэнгүүд ингээд тэр болгоныг гаргаж ийн гэхээр зүгээр л гинэн юм шиг цайлгаан юм шиг мэдхгүй. Тэр нөгөө царайны хуурлаа нууч чаддгүй маддгүй нь харахаар нэг амар хүрхэн. Тий өөдөг л амар. Үнэхээр нууч чадахгүй ч өөрийгөө нууч чаддаг гэж ярьдаг тий. Шийдвэр гаргах байгаа үе ирж штэ. Тэнгүүд ингээд одоогийн байдлаар гаргаад байгаа шийдвэрийг харахаар ингээд нэг юм чист их юм штэ. Ингээд би хинтэн дутагдаад энэ хинтэн яагаад энэ гэдэг мэдрээ биш зүгээр яг одоо хин намайг гэж юм гэдэг шийдвэр гаргаад байгаа байхгүй тий. Яг Минасу шиг эмэгтэйг харахаар бид нар өөрсдөө угаасаа ямар нэгэн дотроо энэ хүний зан төлөв юм бах, яриа өрөө юм бах гэд төсөөлчдөг. Тэгмээ тэрнээс л сондоо байсан болохоор хүмүүс бид нар эвлэрэхгүй байж магадгүй юм. За чиний 3. За миний 3 болохоор Минжи байна. За. Уг нь бол анхны сэтгэлээр бол миний номер 1 байсан. За. Тэгээд надад би энэ бол амар гоё санагдсан. За бүр яг юм би ер нь спортын хүнд л дуртай юм шиг байгаа. Эмэгтэй ч эрэгтэй ч би бэлтрээ дуртай юм байна тий. Тэгээд биений хувьд болохоор надад бас хамгийн гоё биетэй юм шиг санагдсан байхгүй юу? Ер нь өмнөх дугаарууд дээр ч гэсэн харагдаж байгаагүй. Тэгээд ааш цангийн хувьд ч гэсэн яг нэг юм бас амар гоё шинэ дүр төрх орж ирлээ гэж харсан байхгүй нэг юм өөрийнхөөрөө тий осын ярилцаанд ч гэсэн арай нэг юм commitment тий. Тэгээд харсан чи яг чиний түрүүний менежер дээр хэлдэг комментууд надад сүүлийн дугаарууд дээр бас жоохон арай хэтрүүлээд байгаа юм шиг санагдаад жоохон айс. Айс болохоор 3 дахь оруулчлаа гэж нас. Минасу сингэлэг аваа явдаг штэ. Девоч руу тэгээд ирсний дараа уулзж байгаа штэ. Тэгэнгүүт надад болохоор Минжи ямар гоё бас эрэгтэйнээс гарч болох гоё үйлдэл гэж бодсон байхгүй юу? Ярилцъя гэдэг юм уу? Тийм. Чамд одоо үнэхээр яг сингэл таалагдаж байна уу? Яаж юм те гэдэг байдлаар эхлээд сингэлтэй ярахаас өмнө сонголт хийсэн хүнтэй яриа гэдэг чинь бас гоё ухаалаг шийдвэр байна гэж бодсон ч тэр нэг за дүү яаж ийна? Яг тийм. Өөрийгөө чи ер нь мэдэж байна. Бас нэг 3 дахь оруулсан шалтгаан болохоор Минасуг ер нь юм төлбөргүй шийдвэр гаргаж чадахгүй гэд нэг тийм өнцгөөс ер нь Минжи дург байгаа штэ. Тийм ч уулзалт хийдэг. Тэгсэрний араас нь ингээд Сүбинтэй уулзангуутлаа Сүбин бас таалагдаад нэг юм эргэлзээ төрж байгаа штэ. Тэнгүүд хүн ингээ ер нь төлбөргүй байх бүр ялангуяа яг тийм орчинд тийм шоуны нөхцөлд бол битггүй ингээд 3-4 хүн зэрэг ингээд дуртай гэдэг нөхцөл байдалд орох юм бол хинч шууд ингээд танихгүй хүмүүс дундаас анхны сэтгэлээрээ чи гэж чадахгүй нөхцөл байдал байгаа байхгүй тий. Тэгэнгүүт яг нь Минасу бол хэтрүүлдэг арай удаан төлбөргүй явдаг. Гэхдээ тэрийг бол тэгж амар дээрлэх хэмжээний яриа өрнүүлгөөж биш байгаа байхгүй. Өөр чинь гэсэн тийм стуц гарч ирж байгаа шүү дээ. Сүбин үсэний илүү гээд
Тийм минжи дээр бол сүрэг муухай комент бол алах уу. Ер нь л таалагдж байгаа оролцогчдын нэг тэгээд зүгээр яг шоу болохоор л яг тэр хэсгээ илүү мэдсэн мэдээгүй зур хэтрүүлсэн бахал гэж бодож байна. За миний 3 болохоор Жуён. Тийм. Тэгээд хүмүүс нөгөө Жуёнгийн инээд дээр 50-50% дагаад байгаа юм шиг. Надад л амар хөөрхөн санагдаад байгаа инээд. Тийм үү. Чамдын орс нийцсэн. Надад хөөрхөн бол биш ээ. Тийм үү. Надад л амар хөөрхөн харагдаад байгаа. Гэхдээ ингээд учиргүй амар таалагдж байгаа биш. Зүгээр Мина ингээд дунд орчихлоо. Минагаас арай дээр гэдэг байчлаа. Чамд бол минжи мина араас л дээр л байгаа юм тий. Надад бол зөв би эрэгтэй хүн байгаад би болцох юм бол анс уудгартай байх юм шиг санагдсан. Жуян тийм. Бас магадгүй. Тийм. Тэгэнгүү зүгээр надад характерын хувьд яг болцож байхад сонирхолтой байх талаас бол ерөөсөө сонирхолтой бол байгаагүй. Тэр нэг хацрын хонхоолт нь бол хөөрхөн тий. Надаа инээд нь бол амар хөөрхөн байхгүй. Би яг нэг бүх юм нь энэ мэндээ ингээ хонхоож хонхоодог инээдэнд амар дуртай болохоор. За миний хоёр болохоор Хэсүн. Зүбэн би яасан. Хэсүний анхны сэтгэл чамд ямар байсан? Анхнаасаа хоёртойсэн үү? Үгүй. Надад болохоор Хэсүн анхнаасаа ер нь нэлээд төгсгөл рүү байсан. Тийм. Сүүл рүү. 7-оос бол 6-7 мал авчаа байх юм шиг байсан. Тийм. Анхны сэтгэл зүгээр царай төрхийн хувьд бас дундаж. Тиймгт яг ингээд нөгөө зан чанар нь нэг юм хитрхи өөрийгөө бариад хумаад хитрхи хичээгээд байгаа юм шиг. Тэгээд өөрийнхоороо байж чадахгүй байгаа нь жоохон хиндэ. Тийм санагдсан. Чамд. Тий. Одоо болцооны шоунд нэр эсвэл бодит амьдралын болцоо нэр заяа нэг эмгтэй хүн гэдэг нэг юм тэр угаас юм нэг феминин энержи л хальтаа надад байдаггүй юм байгаа байхгүй. Тэгэнгүүт зүгээр мэдгүй тэр яг өөрөөр байхгүй юм шиг талын мэдрэмж төрүүлдэг гэх юм уу. Яг зүгээр ямар ч цагаараар ажил мэргэжил нас хүс мэдгүйгээр хүүсгэн. Нас өдөр мэдгүйгээр тийм үйлдэл гаргаад ирэхээр зүгээр миний доош орчдөг ранкуу тий. Тийм ихтэй ч. Тэгээд яг 6-7 дээр явжгаад дээшсэн шалтгаан болоо. Минаас үг муухай. Тийм бусад оролцогчтой нэг харьцуулагдчихж байгаа юм. Хоёр талаар нөгөө нэг энэ бас амар сонио фактор. Мэргэжил нь нас нь ил болчингууд ингээд тэр хүнийг харах өнцөг шал өөр болчихж байгаа юм. Энэ бүр амар сонио. Сайнтай яваад би тэнд сурдаг гэдэг тэг англиар яриад эхэлсэн чинь би бүр аир шоконд ороод тэгснээ ингээд нас олон мэрэгжил сурдаг юм уу гэд ингээд сонссноо ингээд тийсандаа тэр яг яагаад юм мэдгүй те тэгээд яг амар муухай байгаас те цалин хөөс орлого те одоо юу бүр үзэн хөлөө те цаацсан байдаг шиг тэрхүү юмар нь одоо ялгарлахгүй гэдэг боловч үнэхээр ингээд unconsciously ингээд цаанаасаа ингэж байгаа байхгүй тэгэхээр мэдгүй надаа ингээд юм нуугцсан эрдэнэс шиг амар санагдсан шүү. Таних surprise нь байсан. Тийм. Таних тусам нэг юм surprise-ны охин байсан. Тэгтээ би бас нэг юм бодлоо. Яг хүнийг амар ингээд ялгуурлаж байгаа юм шиг муухай санагдаж байгаа боловч хоёр тал би яг ингээд нөгөө юутай холбоотой байх гэж бодлоо. Царай туснаас хамаарахгүйгээр тийм илүүтэйгээр хүн нэг юм чаддаг юмтай. Харин тэр нь хүнийг секси харагддаг тий. Ажил мэргэжил нь тэрэндээ ажил мэргэжилдээ мундаг байх нь тий. Хүний яалч гэж хэмжиж байгаа байхгүй. Харин доошоо ингээ хүмүүсээ харахаар угаасаа л энэ хүмүүсээс хамаагүй. Тийм. Дээр. Аха. Тэгтээ муухай тэгтээ ингээд хийсэн хөрх юм аа гэж бүр үнэхээр яг girl crush маань бол биш. Харин тийм тий. Үнэн санал нийллээ. За нэгт тэгээд Go-н орсон байна. Go-ны анхны сэтгэл бол вау ямар гоё охин бэ гэж бодсон. Тэгээл бүр дурлаа. Тийм үү. Би ихэл зарчаад энэ охин яг юм mean girl vibe-ны хүн байна да гэж бодсохгүй. Тийм тэгсэн чи бүр яг Go-н бол яг миний girl crush яг дуртай эмэгтэйчүүд юм. За царай төрхийн хувьд угаасаа амар хөрхөн. Тэгснээ характер нь амар хөрхөн. Ингээд яг хүнтэй яриа өрнөглөж байгаа байдал тэгснээ тэр нэг юм. Тэгээ нэг л тийм ялдам тэгснээ амар зэвүү нэг юм гоё охин байгаад байсан. Харин яг царайны хувьд бол миний girl crush бол биш байх гэж би бодож байна. Гэхдээ ер нь бол хөөрхөн. Амар зэвүүн царайтай амар хөөрхөн. Би зүгээр ингээд юм эрэгтэй хүнсний хүнтэй болцож байгаа сэнүүд гарна штэ. Тэр үед би зүгээр яг тэр эрэгтэй хүний оронд баймар санагддаг за. Эрэгтэйгийнх нь оронд байж үзмээр санагдаад. Тий Тэгэд би бол тэрийг зүгээр яг юу гэдгийг үгээр хэлж мэдгүй. Гэхдээ би зүгээр өвдөс гэж бодож юм шнээс. Тэр зүгээр ингээд татаад байгаа байхгүй юу тий зүгээр ингээд нэг мэдхэд ингээд нийцэн үзээ сууж идэг тий яг нэг хин нэгэндээ болцож байгаа сэнийг харахаар. Ингээд нэг үг хэлж чадахгүй би зүгээр ингээл. Тэгээд Go-ник бас амар яг хэрвээ Paradise-аас нэг хүнээ олоод гарвал тэр хүнтэйг үнэхээр аз жаргалтай байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Чамд хамгийн гоё стилтэй байсан ч юм уу? Тэр талаас. Надад харин юу байгаагүй шүү дээ. Энэ оролцогч дундаас яг юм амар сүртэй стилтэй юм гоё гэж хэлэх стилтэй хүн баг байгаагүй. Яг нь Минагийнхаараа миний сонирхолд тийм санагдсан.
Харин надад уг нь эхний дугаараас тэр минаас үн дээр хувцалт надад амар таалагдсан байна. Ер нь бол ингээд өмнөх сизнүүдийг харах юм бол ингээд яг юм typical феминин дээрээ тавиад ингээд юм бүр ингээд час хийсэн чом бай. Хувцалтууд л бид нар хараадсэн шүү дээ. Тэнгүүт ингээд минасуудын ингээд ямар ч будаггүй амар том байгийн өмд цамцтэй. Тэр нь амар таалагдчихсан. За эрх дээр орох уу? За тий. За миний 8-аас эхлэе. Сумын Таарч. Оо вау. Яагаад мэдгүй. За би шууд юугаа хэлээ заяа. Миний анхны сэтгэл 8 байсан, төгсгөлд ч 8 хэвээр. Тийм үү. Анхны сэтгэлээр зүгээр л амар эмхтэлэг. Тэрхий эмхтэлэг. Минжитэй хамгийн анх Paradise явсан штэ. Тэгээд Минжи өөрөө жоохон альфа энерги байгаа штэ. Тэнгуут яг юм альфа энергитэй эмхтэй хүний хажууд Сумын яг эмхтэй хүн шиг. Бүр надаа ингээ хоёр эмхтэй хүн болцоод байгаа юм шиг тийм мэдрэмж төрсэн заяа. Тэгээд Гоон шиг арай жоохон феминин болоод ирэхээрээ Сумын арай эрэгтэйлэг харагддаг. Үнэхээр миний дургуй төрлийн хитрхи cute, хитрхи нэг юм игдүүтэй царай мараатай. Зан чанар нь ч гэсэн яа эрэгтэй хүн биш те игдүүтэй байх нь гоё хөөрхөн заяа. Гэхдээ тэр хүний энерги өөрөө эрэгтэйлэг хэрнээ тэрний цаана хөөрхөн cute юмнууд байдаг нь гоё болохоос биш Сумын шиг юм хит cute бол нөө тэгээд юм инээж минийхтэй хүртэл инээж нэгээд юу ээж одоо тэгээд амар хийчихж үтсэн Сумын. Тэгээд манай гөөний араас гүгээд хахаар бүр хүрээ. Надад болохоор ихний сэтгэл ямар гоё гартай яг ингэж бодсон зав. Энийг хэрэг гараад дарж энийгээд идэг штэ. Ямар айлгүй нэдимдээ гэж бодсноо гарыг харснаа энэ зүгээр гоё гартай шүү гэж харуулах гээд байгаа бах та. Тэр гэж мэгч бодож модоцоо. Тэгээд нэг их юм онцгой сэтгэл төрөхгүй явж ийснаа сүулт говьнтэй болцоод нэг юм амар клинжи байгаад байгаа болохоор тэр нь таалагдахгүй. Говьнд 3 боломж шүү дээ. Ингээд шийдэж чадахгүй байгааг хин мэдээд өөрөө ч гэсэн шийдэж чадахгүй байна гэдэг хэлээд байгаа шүү дээ. Тийм байдал ингээд ер нь бол үзэгчийн хувьас бүрх ингээд энэ тэнцөөний юм 3 болцоо хармаар хахад ингээд хажуунаас нь салж өгөхгүй те ингээд 4-5 цаг ярьж сууж муугаад байгааг нь харахаар. Тэгээ тэнд нь ерөөсөө говьнд шийдвэр өгөх нэг ч яриа хийхдэггүй байгаа нь амар сонирмагаас те. Үзүү штэ. Нэг юм инферногийн дейт болохгүй байгаа хгүй юу тэрний оронд ингээд нөгөө хоёрынх нь хин нэг нь байвал үзэгчээ байсан юм те ингээд энэ тэрэгш мэг юм байгаа хгүй. Тийм боломжгүй болохоор дург болсон байж магадгүй. Яг гоо ингээд би чиний араас ингээд явж шүү гэдгээл илтгэх гээд байгаа х. Тэгтэл ингээд хин нэгэнтэй болцож ямууд ирээд сууж муучаал. Эсвэл бол амар удаан цаг ярьсныхан дараа өөр хүн ирээд болцъё гэхээр явж маахгүй амар төвхтэй. Тэгээ гөөнийг амар эвгүй байдалд оруулаад тэснээ гөөн яна би явах уу? Тэр амар тэнэг байсан. Тэг говн одоо чи болсон одоо чамтай гэж хэлэх амар эвгүй штэ. Тэгж яхад нэг тэрхэн юмыг жоохон мэдэрчихгүй бас жоохон төмс санагцсан санагдсан. За надад ер нь гадаад төрх зан чанар бүгд л таалагдаагүй. Тэгээд угаасаа энэ хүн ингээд яг юм сонирхолтой хүн биш юм болов уу эсвэл үгүй яг яагаад тэр 4-5 цагийн ярианаас гөөн шийдвэр гаргаж чадахгүй эсвэл тэнд ингээ хайлайт сцен байхгүй байгаад амар гайхмаар юу яриад байна. Инферногийн байран дээр нар жаргаагүй байхад л суусыг харахгүй болсон байгаа суучлээсэн. Тэгээд гол нь яг ярьсан ярийн дундаас нь ерөөсөө олигтой син гараагүй тэгээ одоо юу яриад байдаг юм бэ? За тийм байна. За чиний 7. За миний 7 говны ус араас явж байгаа юм байна. Хёно. За. Нөө манай хамгийн бэк хамгийн одоо хүчтэй болчихсон. За. Надад ихэндээ амар таалагдчихсан. Тэгээд сүүл рүүгээ бас яг ингээд говны хитрхи ингээд хүчлээд ингээд нэг юм шууд нэг улснаа гарнаас нь өрч мараад тий. Би яг нэг тийм үйлдэл амар дург байхгүй ингээд. Амар тоочи юм элээ хийсэн юм. Тэр амар юу биш шүү дээ. Одоо үерхэл биш дээ. Ямар нэгэн аль бисны харилцаа хараахан болоог байгаа шүү дээ. Тийм байхад би лав биендээ хөргөж мөрөх бас жоохон дургүй. Тэгээ тиймэрхүү үйлдэлд гаргаадсан болохоор жоохон эвгүйс нэгцэн. Бусдаар болов нь зөвхөн ингээд хөрхөн говны гээд байгааг нь тий. Тэгээ тэр нөгөө нэг говн биш бол явахгүй гэж мэдээд тий. Царайха контролдож чаддаг байх үед тэгээд тэр мөр нь олог ингээд бас хөөрхөн эрэгтэйнээс гарч болохгүй үйлдэлүүдийн нэг л байсан л да. За миний болохоор Хёнжэ. Надаа ингээд яг шууд харангуутлын залуу хамрандаа хааны газараа мэдсэл хийлгчиж тэгээд тэр нь мэдэгддэг тийм хүн ер нь таалагддаг. Тэгээд би яг анханасаа хамраад суулцсан юм уу? Зүгээр анх орж ирэхдээ тийм сэтгэл төрснөө. Явандаа ингээд амар хөөрхөн яхав ингээд нэг хүндээ ингээд байгаад байгаа амар хөөрхөн гэхдээ яг тэр нь нэг амар дэвшлэх шалтгаан болж өгсөнгөө. Жохон
boring оролцогч юм шиг санагдсан болохоор. За би та чиний 6 хянууг юм уу? Тий. Миний 6 хянжээ. Яа саналыг байна уу? Ер нь л амар boring. Гэтэ би анх харж чад ямар айдл шиг царайтай юм бэ гэж Оо бодсон. тийм үү. Надад бүр ингээ хамар нь яг ингээ зорчд янзалсан хамар шиг санагдаад тэг ингээд яг гэлтэд тийм байхаараас шууд сонирхол бит хоёр болцох гэдэг юм шиг. Хёно дээрээс яг адилхан. Хёно ингээд яг хинээ ингээд дундаж оролцож байсан. За гэд байжснаа яг гоондэ болцож эхлэхэд нөгөө бассейн дотор бүр ингээд амар царайлаг бүр харагдаад ийм царайлаг ийм залуу исэн юм уу мэс юм уу гэж бодоод жоохон дээшилжсэн аа тэр болцоон дээр шууд унтсан. Баян чи ямар хөрх. Чи ямар үлдээтэй юм. Тэр бол нөгөө бүр панелистууд нь хэлдэгтэй бүр яг зэрэгцээд хэлдэгтэй. Одоо болно. Тэгээ тэр бол яг мэдрэмжгүй залуугаас гарах үйлдэлсэн. Чи тэгж амар их магтуулсан нөхцөл байдалд орвол яах вэ? Тэгээд эхэндээ бол ингээд гоё байж штэ. Чи ямар хөрх юм? Чи ямар идүүтэй инээд юм ингээл тэгвэл хиндээ ингээд догтолж ийснаа сүулдэ ингээд намайг явуулаад байгаа юм байна. Яг хөөрхөн байсан уу гэдэг. Тийм сүулдэ бүр ингээд залах нь штэ угаасаа. Ер нь бол яг болцооны тэр сайвар тийм ээ. Яг уу тийм 1 2 бол fine тий. Заастаа одоо болно гэдэг тэр болцоо бүр үнээр хэцүүсэн шүү дээ. Хэцүүсэн тий. Яг ингээд тэр хоёр матчлал тэгэл амар баярлал. Тэгэл sorry. Devotion руу явахаас өмнө нэг юм яадаг штэ нэг юм асарт. Тийм болцдог штэ. Тэр амар хөөрхөн байсан харин тий. Нэг юм асуусан чи хариултыг нь Devotion очиод хэлээчүүл бас тийм хөөрхөн панчлайнууд явдгийг хөө. Тэгээд тэр хүртэл бас овоо дээгүүр явж исэн. Тэгэл яг нэг болцооны араас шууд унаал гөөний ирснээ бас ингээд шууд болцсон байдаг штэ ер нь. Сонголтонд нь байхгүй болцсон талаар ярьдаг. Тийм гут яг үнэхээр яг мэдрэмжгүй залуу байна да гэж. Эсвэл болцооны туршлага бага юм уу? Туршлага бага байсан ч гэсэн мэдрэмжгүй л Хюнжээ бол санал нийлж байна. Маш boring. Зя 6 5 чиний 5. За миний 5 жийжин адилхан уу? Фаны дээ. Тэр халахж орж ирж байгаа яг юу вэ? Үнэн фаны. Яг хоо эхний сэтгэл жоохон тэнэг байсан заяа. Кринж байсан. Тэгээ яванда хөөрхөн чим шиг тэр үйлдэл санагдсан. Тэгээд яг л дундаж оролцогч. Expectation амар өндөр тавигдсан юм шиг санагдсан. Энэ залуу бүр яг амар game changer squad энэ сизний гол дүр юм байна гэж би бодсаахгүй тийм бас техникийн орос дээр бас амар popular гэж шүү дээ. Тийм зан төлөвийн хувьд дэжгүй яриа өрнүүлэхэд хөвчлөлтэй. Царайны хувьд бас амар хөрхөн царайлагдуу талтай. Гэхдээ яг нэг юм онцлогоц биш. Санал яг байна уу? Тэгээд ийм төрлийн хүмүүстэй болцвол надад нэг хэцүүс нэгсдэг юм. За болцохгүй байсан ч гэсэн энэ хүн яг joke хийгээд байна уу? Нэрийн гэсэн яриад байна уу гэдгийг ялах гээд амар төвхтэй юм шиг санагддаг надад. Одоо нэг энгийн ярьж байгаа нөхрөл юм жоохон явуулаастай ч юм уу жоохон саркастик талтай яриад үздэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм байнгут энийг яг нэрэн гэсэн хэлсэн юм болов уу гэдэг эсвэл хаан тоглож байгаа юм болов уу гэдээ мэдгүй нэг юм жоохон тийм байдал үүсчээ тийм юм шиг санагддаг. Зя. Миний дөрөв болохоор Субин. Субин байгаагийн шалтгаан not my type яг царайн заяа. Тэгэнгუთ юу нээр таалагдсан бэ гэсэн чинь Минасу дээр гаргасан үйлдэл айгу зөв санагдсан. Яг campfire-ийн үеэр угаасаа л Минасу ингээд яг нүдэн дээр нь ингээд тараа явцсан шүү дээ. Тэгэнгуთ яг за энэ охин not my type. Тэгээд миний дараагийн сонголт юу илээ хийсэн. Яг тэр шийдвэр нь амар таалагдсан. Тэгээ Минасутэй хийсэн нөгөө нэг ер нь ингээд надад ийм зан чанар таалагддаггүй чи ингээд ийм байна, тийм байна гэж ярьж байгаа нь өөрийгөө амар мэддэг, дэжгүй залуу байна гэж бодож жагаад юун дээр жоохон унаад исэн бэ гэсэн чинь хийсүнтэй яг хэсэг нөгөө нэг Минасутай жоохон холтцсон. Тэснэ хийсүнтэй шууд ингээд нэг амар ингээд close болох гээд за close болох нь яг тиймгүүт яг нэг юм шийдэл гаргаж чадахгүй өөрөө эргэлзээл яваад байгаа хэрнээ хийсүнд ингээд найдвар төрүүлээл яваад байгаа юм шиг хэсэг яг тэр хугацаа голын хитэ анги дээр би жоохон унсан байхгүй юу буцаад яг таалагдаад байгаа бол таалагдаад байгаагаа хэлээд би ингээд чамд ингээд яаж илүүтэй байна мэн гэж хэлчихгүй ингээд тэр хоёрын хооронд юм хамтаага хэрнээ харцсан Минасу руу явж байгаа дөө. Тэгээд яг ингээд шийдлээ гаргаж чадахгүй байгаа хэрнээ хийсүнд болохоор үйлдэлэрээ чи шүү гэд ингээд хэлээд байгаа. Гэхдээ ингээд цаанаа ингээд явахгүй байгаа. Тийм гутаа сүултээ яг Минасутэй яриа болоод дейт митэнд хийсүнтэй яваад за гэж шийдтсэнийг харахад яг нөгөө үндсэн зан нь яг тэр юм шиг санагдсан. Таалагдахгүй болохгүй байгаа бол тэр үнэ шууд болно. Тэгээд дараагийн хүн маань таалагдаад бит хоёр болж ивэл тэр үнтэйгээ би цаашлна гэдэг яг байр суурьнд айгу бат зогсдог залуу юм шиг санагдсан. Тийм. Окей, миний 4 болохоор нөгөө сайн. Субиний хоёр дээр амар эргэлцсэн заяа. Тэнгүүд одоо миний ранкаар бол нөгөө Субиний доор орчиж байгаа байхгүй юу? Шалтгаан нь болохоор Субин болохоор ингээд
одоо Минасугийн тиймэрхүү эмэгтэйнээс гарч байгаа үйлдэлүүд дээр ингээд no юм байна гэх нэг юм no гэлж чадж байгаа байхгүй тий. Тэнгүүд мэдгүй зүгээр л яг амар хайрын оролцоо шиг санагдсан надаа. Нэг эмэгтэй оролцогчоос болоод амар юм хайрын үлдчихэж байгаа юм шиг санагдсан шүү дээ. Харин яг өөрийнх нь шийдвэр байхаа л та. Үнэхээр ингээд хайртай, үнэхээр тэр эмэгтэй татагдаад байгаа бол окей. Гэхдээ ингээд хоёулынгийн харилцаа дуусаагүй үстэй тий ингээд надад ингээд боломж байгаа өстэй гэдэг юмаа өөрөө хэлээл Минасутай уулзаад идэг штэ. Тэнгүүд Минасу өөдөөс нь фрэнд зондоол өөр залуу яриад уйлаад идэг штэ. Тэр мөрөн дээр бол зүгээр ингээд өөрийнхөө прайдыг бодоод болчоосай л гэж өмнөөс нь бодоод байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд одоогийн байдлаар сүүлийн 2 ангийг үзээгүй байх үеийнхаар бол стил ингээд те Минасу гэдэг байгаа нь жоохон юу юм да гэж бодоод л гайхаж байна да. Царайны хувьд бол бас яг надад миний хувьд бол амар краш болохоор царайтай хүн бол биш. Тэгээд бас нөгөө түрүүний хийсэн дээр хэлсэн шиг нөгөө ажил мэргэжил ингээд тодорхойлчихгоот нэг юм вау эффект гэнт гарч ирсэн тий. Оо гэж харсан оролцогчтой нэг байна. За миний 3 дахь биш тий. Сүнгэл. Инферногийн ерөн царайлаг залуучуудтай орох үйс царайлаг залуу санагдсан. Амар хөрхөн болцооны шоун дээр энэ л яг дэжгүй юм шүү гэж бодсон нөгөө нэг миний өөртөө таалагдаад байгаагаа хэлсэн. Нэгэн л болцооны шоунд ороод ирсэн юм чинь хүн таньж мэдээ өөр хүнтэй уулзъя гэдгээ ингээд биелүүлчихэд буцаад яг ингээд минжид гэдгийг ингээд баталж байгаа. Тэр процесс яг болцооны шоуны хамгийн зөв кейс юм шиг санагдсан. Яг тэр зөв замаар явж байгаа учраас ил яг аюу хөрхөн. Тэгснээ ингээд Минатай нөгөө Paradise-д очиод Мина өдөөсөн сүбинийг яриад харна ёо стрессдчлээ. Одоо болно. Явмаар байна гэж хэлж байгаа нь амар кайфтайсан. Яа тэрэнд бол ингээ амар олон хүмүүс баярлсан баха. Тэг гих мэт шалтгаанаар сүнил 3 тайна. Тийм шалтгаанаар ямар доогуур ордгийг. За миний 3 болохоор сүбин байна. За 3 4 дээр сүбинүүс сайн муу гэж амар хэрэгэлзээдсэн байхгүй. Тийм 3-т орсон шалтгаан нь болохоор саймыг бодох юм бол илүү no yes гэдэг ингээ хэлээж нэг юм boundary-тэй гэх юм уу тэр нь таалагдсан. Зөв нэг амар сонирн бодол шүү заяа. Яг юм Минас сүү байсан болохоор сүбин ингээд амар юм screen time-тай энэ season дээр амар олон танигдчихж байгаа юм шиг санагдсан надад. Тийм тий. Хэрвээ Минасу байгаагүй бол жоохон boring оролцогч гэж юу? Тийм ер нь бол жоохон boring байна. Өөрөө угаасаа амар яриамаатай юм шиг байна тий. Баг ярьж мартдаг. Яг юм болзоон дээр надад бол ингээд яг нэг миний хүсдэг ч юм уу тийм crush type төрлийн хүн бол ерөөсөө биш байгаа байхгүй. Гэтэ ингээд шоугаа бодохоор дээгүүр агчаад байгаа. Тэнгүүд яагаад юм бол гэ бодонгууд тэрэнд нь Минасу амар нөлөөтэй юм шиг. Зя чиний 2. Миний 2 single. За. Би бол single-ийг сүбинээс самаагүй илүү сонирхолтой шоуг болголоо л гэж харж. Би энэ бол бүр яг crush. Тийм үү? Би ерөөсө бодог юм шиг. Яг нөгөө нэг яадаг штэ нөгөө 2-2-ороо эрэхтэй ингээд нөгөө оос татчихдаг штэ. Тэрэн дээр бүр ингээд яг юм нүүр нь улаачаад ингээд тэр хамаг болцсныг ингээд чангарч байгааг нь харахаар бүр ингээд вау тийм. Тэгээд бас энэ шоунд хамгийн юм шудраг boundary set-тэй оролцогчтой нэг юм шиг санагдсан. Энд ч гэсэн одоо миний бодолд 2 хүн байна. Бусдын өнөөсөө уулзч үзээд гэж бодохгүй байна гэдгийг анханасаа тодорхой хэлсэн. Хийснийхаа дагуу хинтээ явж үзсэн. Минатай явсан. Тэгээд Минат хүртэл ингээд одоо ихэнх оролцогчдод хэлж чадаагүй хамт нэг өрөөнд байгаа эмэгтэй оролцогч нь хүртэл хэлж чадаагүй зүйлийг зоригтойгоор үзэгчдийг баярлуулан барин хэлж чадсан. Тэр нөгөө юу нээр хөөрхөн байсан дээ. Эхэндээ ингээд амар ярилцах гад хичээгээд тэр чинь тийм биш үү? Тийм биш үү гэдгсэн чинь зөрүүлээ таангууд нь түлтээ өөрөөр хийх шээс. Тэр болцоо баг бүх сизны хамгийн worst болцоо байсан баг заяа. Муухай байсан ба. Би бол хамгийн хүлээлт өндөртэй байсан болцоонуудыг нэг заяа. Шоу эхлэхэд надад бол эхний сэтгэлээр single Минасу 2 ингээд амар юм connection үүсгэх юм шиг санагдаад, клик хийх юм шиг санагдаад. Тэгээд яа энэ хоёр болцохгүй амар удаа явчлаа да гэж бодож тэр болцоо болох үеэр би бүр ингээд заашгүйдээ юу болохыг харъя гэд бүр ингээд бид нэр ингээд юм тэр хоёрын хооронд юу болох нь уу гэж амар хүлээсэн мэт. Яа. Тэгсэн чинь ингээд тэр яг ерөөсөө л Минасугийн сүбиний яар болсон. Минасугийн сонголт штэ. Single-ийг сонгоо явж иж сүбиний ярьсараа таардаг. Тэр бол бүр үнэхээр worst date байсан амар муухайсан. Тэгээ би бүр single-ийг бүр өрөвдөөд ингээд Минасу чи ихч байж таардаг штэ. Сүбинээс ч single-ээс тэгсэн чинь ингээд single амар хөөрхөн нунаа гэх хэлтүүдээ тэгсэн чинь чамд зөхгүй байна. Йоо би бүр тэр үед ингээд дэлгэцрөө ороод ингээд цохиод авмарсан. Тэгсэн ингээд залуучууд ингээд Минасу чи надад таалагдаад ингээд эренгуут амар friend зондод тэгээ явангуут нь single сайн мэм гэд тэгээ буцаа эренгуут нь friend зондод. Яа. Би өөрөө яг дотроо бодсон бахаа новш гэж зүгээр тамда минжитэйгээ байж гэж минжи үйж байгаа болоо. Баталтай амар зүг байхгүй тий. Яа. За миний 2 болохоор сайн.
сайн биш дээ. Эхний юун дээр бас яг надаа амар плейбой залуу шиг санагдсан. Тэр юу амар хөрхөн нөгөө дөнгөж орж ирчээд ийм ихтэй байгаа маа ч лөө. Яагаад Минасүтэй амар тийм юу ясан бэ? Минасу таалагдаад байгаа юм шиг болсон бэ гэхээр тэр хоёрын оронд бас нэг тийм яриа болтой шүү дээ. Ингээд хоёлаа ингээд нэг юм амар related болцсон болохоор бит хоёр ингээд матчлцсан юм шиг мэдрэмж би биндээ өгсөн байна гэд. Манай хоёр хоёлаа ингээд юм англиар ярихдаа амар тухтай байдаг. Тиймгууд Мина болохоор өөр залуучууд юу вэ те болцооны шоу штэ гэд яцсан. А Сэм болохоор за Минатай би related болчлоо. Тэгээ Мина гэд ингээд зогссон. Тиймгууд надад стил ингээд амар potential залуу цаана байгаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд. Тэгээ би яг төсөөллийн нөгөө хийсүндээ болцоо нэр бүр oh my god ямар хайран оролцогч ингээд энэ миний болцоогоо эртгээ хийж байхад яах юм бэ гэдэг. Тэгээд бүр яг хийдэг ажил нас мас тэгээд яг ийм юмнуудыг сонссон чинь яг амар гоё attractive залуу шиг бүр яг санагдсан учраас хоёрт оруулсан байна. Тэгээ нөгөө Минад өгдөг зөвлөгөөнүүд нь хөөрхөн те яг нэг аль ч нэг талыг барьдаг зүгээр л таалагдж байгаа хийлтэй гэж мэгэл те. Тийм. Тэгээд яг дундуура чаавс өөрөө ч өөрийгөө ойлгохоо болцсон баг шүү гэсэн. Минад очивол за хоёлоо проно юм байна гэл тэгснээл сүултээ чи буцаа таалагдаад байгаа юм шиг надад санагдчих. Ингээд яг юм өөрийгөө жоохон ойлгохгүй тэр дунд жоохон ингээд тэрч шиг болсон. Яг яах гээд байгаа мэдгүй. Тэгээ тэр нь буруутгах бас шалтгаан биш гэж бодоол. Тэгээ яг нөх хийдэг ажил нь надад амар attractive санагдулсан бас. Би ер нь яг юм инженер хүн гэхээр амар гоё санагддаг. Софтвер инженер энэ гэсэн чинь бас амар гоё санагдсан. Тэгэл хийсэн тэр хоёр хоёлаа л яг тэр reveal дээр амар attractive болол ирсэн шүү дээ. Тийм. Харин тэр болоо жоох эрт болчихгүй. Харин тийм тэр би нэг хийсүндээ хартанаас илүү сайндаа харах надад гоё юмсан. Сайн бас яг дундуур нь Мина гисээр хагаад өөр охтуудтай угаасаа харин тийм ярьж чадаагууд нь амар харамссан шүү дээ. Харин тийм. За тэгээ бидний нэгт. Тийм ээ. Эго норлоо. Эгоны анхны сэтгэл яваарсан бэ? Энэ хоёр чинь ингээд нэлээд хожоо орж ирж байгаа ихтэй эмхтэй хоёр шинэ оролцогч штэ. Тэнгүүд ингээд хэцүү дээ. Энэ жогоос ингээд нэг юм сетүүд үүссэн байгаа штэ. Тэр энтэй гэх тэнгүүд хэцүү дээ гэж бодсон чи бүр ингээд баг 50 орд үзэгдээгүй. Сүүлийн хідэн сизон харагдаагүй гейм ченжер байлаа. Миний анхны сэтгэл бол за гейм ченжерүүд юу хүлээлт өгөө болцсон байсан. Dexes хоошоо тэгээд гейм ченжерүүд ингээд тэгсгээл дуустдаг болсон. За ямар хүн байгааг харъя гэл тэгсэн чинь амар царайлаг. Тэгээ ядаж насыг мэдсэн чинь ах залуу учраас бүр яг магадгүй тий амар гоё оролцогч байна гэж бодсон. Тэгээд яг гоонтэй болцоод бүр тэр болцоо амар хөрхөн байсан тий. Зүрхээ инээсээр агаад ингээ хацарч хилцсэн байсан шүү дээ бүр ингээ. Яаж хацаар гоонийг сонгоод ихний болцоо нэг гооны байгаа тий. Бас өөр оролцогч байсан бол эвгүй. За тэгэж ихний болцоогоо хийгээд тэгээд ээжинтэй уулзаад тэгээд ээжинтэй уулзсан чинь за биш юм байна. Тэгээ гөөнтэй яриад тэгээд гөөнтэй хийж байгаа яриануд болгон амар хөрхөн. Тэр хоёр яг юм сөүлмэй чиглсэн санагдсан. Тийм тий. Дэваач юм байна уу, там байна уу хамаагүй зүгээр тэр хоёр л юм яриа суухаар нэг юм үзэн шүү дээ. Тэг нэг юм. Тэрний тондтой нэг юм амар инээмээр сонирхолтой байгаад байгаа юм байхгүй ч нэг юм гоё чин сэтгэл юм байдаг тий хөөрхөн. Тэгээд сүүлийн болцоо миний бүр энэ 5 сизны хамгийн гоё болцоо баг гөөн нэг хоёрын болцоо байсан байна. Тэр яг ингээд яг романтик киноны амар гоё сцен үзэж байгаа юм шиг л надад санагдсан. Яг юм scripted тийм. Тэний хэрэлаг хөрхөн дээ. Хөрхөнтэй болчдаг. Тэгсэн хэрнээ лаг альфа нэрхтэй. Тэгээд тэр нөгөө нэг юуны сүүлийн эрэгтэйчүүдийн тэмцээн яг юм гөөний 3 залуугийн хооронд болдог штэ. Тэр амар хэцээстэй. Амар өстэй. Тэгээд гөөнд ингээд ямар мэдрэмж төрж байгаа болоо гэдэг бас амар сонирхолтой. Тэгэл яг бүр ингээд гаргаж байгаа царай үлдэл мүлтэн угаасаа л би ална гэдгээ мэдж байгаа. Тэгэл яг юм гоё ахайсан. Харин. Тэгээд тэр хоёрын нэг юм sense of humor нь таараад нэг юм гоёна. Тийм. За хоёулаа матчлуулах уу? За тэгье. Одоо хинтэй дуусгамаар байна гэдгээ тий. За эндээс зургийг тодорхой байгаа хоёр байна гэж би бодож байна. Минжи Сэнгэл хоёр дуусгах гэж юу? Тийм. Тэгээд Жэйжин Жуян хоёр. Тийм үү. Жэйжинийг сонгоно гэж бодож байна уу? Тийм. Тийм би бас тэрэн дээр хэл гэж бодож байна л та. Тэр нөө Жэйжин амар тэр цаас болцсон тийм үү? Тэрнтэй за яах вэ? Тийм гэж бодож чинь тэрэн дээр.
Нөгөө нэг Джейсон Жуян хоёрын сүүлийн Paradise-ийн болцоос амар хүрхэмс Тийм шүү үстэй. дээ. Тэгээ баг миний харж байгаагүй бас Inferno-гийн юу байсан сценээс нэг юм. Энд нэ амар хүрхэн хүрээд тэр нэ тэгэхэд бүр жуу амар хүрхэн харагдсан. Тэг ингээд хүний зүгээр яг юм тэр beauty of стандартаар тодорхойлогддог царай зүсний хөрхөн мухайгаас үл хамааран ингээд юм хайрлагдсан юм ихтэй дурлцсан юм ихтэй хамгийн хүрхэн харагддаг бүр ёо. Тэгээд угаасаа яг Жэжинтэй байхтай арай яг хайр харагдаад байгаа юм шиг санагдчих. Тэг Жэжин Жуян хоёрын. За Минжи Сийл бол ойлгомжтой ах гэхдээ бол нэг амар сүртэй дэмжихгүй байна. Ёо. Минжи тэнхтээсээ гэсэн. Ёо. Минжи шууд супин гээсэ гэж. За тэгээд Хёнжэ ингээд байхгүй болчихж байгаа энэ тоглоомноос. Тийм. Хёно бас байхгүй болчихж байгаа энэ тоглоомноос. Субин мэдгүй би яагаад ч юм хийсэн Сэм хоёр тийм гэж бодоод үгүй тийм байгаасаа гэж хүсэж байна. Эсвэл бол одоо ингээд хийсэн зогсож яхад Субин болон Сэм ирээсэй гэж бас бодож байна. Тийм. Супин хийсэн хоёр л бас цугах гэж бодож байна шүү дээ. За тэгээд Гоон Игоник сонгосоо л гэж бодож байна. Энэ яг бол зайл. Тэгээд сайн Минасу хоёр тасгахаа. Сэм Минасутэй байхад арай л хайраа. Уурлаад явах үү найз минь. Хийсэн чиний зэрэгний уурлаас үнээр алах юм ба. Тэг ингэж дуусаасаа гэж амар хамгийн найдаж байгаа нь Игон Гоон хоёрын да. Гэтэ сонин тэг ингээд Игон гарч ирчээд тэр хоёр гоё дэйтний араас хүсн нөгөөний соло ярилцсан нэрээ Сумин гэдэг шүү дээ. Би бас тэнээр амар гайхсан. Гоон болохоор юм альфа энергитэй эргэтэлэг хүн дуртай гэсэн ирнээ бас Суминтэй байгаад байгаа. Сумин бас ингээд яг ярилцгаараа нэг юм хүнийг хуулт хийгээд бариад идэг юм бэ нү мэдгүй. Суминийг сонгочихгүй дэ гэж бол айж байна. Яана. За ямар ч гэсэн таамгууд юм байна. Одоо болохоор бид хоёр сүүлийн сизнээ хамт үзэн. Тэр Inferno анх удаа хамт үзэх гэж байна. Вау. За тэгээд дундуур нөгөө зарим реакшн байвал бичээд тэгээд хэдүүлээ буцаад зинхан ревюер оролцгаая. За тийм. Яад туслаа. Одоо яг чаал ирнэ. Дивачин руу 1 2 3 хүн Явцсан байгаа юу? Явцсан штэ. Нүү ядалт хөргөнтэй. Уул энэ минь ингээд догтлмоор байгаа хгүй юм ээ тий. Тэгж яхад өөр залуураад байлаад байдаг л да. So cute. Яа. Шинэ юу ч хийхгүй 50 хүлээлээ тий. Тийм. Минаг. Хөөе тий ингээ хилцэн бахтан дагуулаа явчих юм уу? Тийм байна. Тэгээд сая тэгж хэлж байгаа юм ш. Чамайг хулгайлаа байж байгаа юм шиг. Явж ирчээд. Энэ хоёр хамт нэг оронд унтсан гэж хэлчихлээ шүү дээ. Яах гэж. Синил үү? Тийм биш. Юу ямар новшин вэ? Too much information. Хамт дунтхуу гэд унтцсан юм шиг яриад байгаа юм. Синил миний хоёроос буулна гэсэн. Супиний өчигдөр хэлсэн юм мартаж чаддгүй гэсэн юу гэдгийг хэлсэнгүү те. Манай хүн ярихад амар дулаахан хүн юм бах та. Очихроо л юм яриад уйлж чадах юм хтод. Нэрээ услаа. Хоёр чимэгтэйг бололоо байна шүү те. Өөрийнх нь л талаа шүү бас. Тэгэж хөдөлж идэж явах та. Oh my god. Энэ цаг сэтэлснээс юм хөрхө харагдуулж шүү. Тийм ээ. Тийм ээ. 둘이 너무 좋다. Oh my god. Яй. Одоо арай хёно шиг арай хэтрэх гээд байна энэ. 그만해야 된다. 왜 저래 나왔잖아요. 왜 저래? Нэ. 근데 진짜 뭐야? Йоо, гооны бараг анхудаа гарсан юм уу царай хаа. Тийм ээ. Ямар муухайг нэмчихэж байгаа. 별로 많이 봐서 대화도 많이 해서 Яа. 나 이런 생각 계속 했던 것 같고 Тэр hearts for you. 호텔에 서서 한번 Oh my god. Энд бүр бичсэн үнцэг үнцгэнтэй. 이건 Oh my god. What are you doing? Сими гэж юу гэж байгаа? 제발 이건 씨. 왜냐면 Хөөе, 이건 ягаад тэнхтэй байгаа юм бэ? 그래서 이렇게 잘기. Суммин юм байна да. Оо, Ахаад юм уу? Магадээ. Энэ хэцүү ситуац гэдэг шүү. Яана. Тэгээ гооны хажуу сууж үзээрэй. Oh my god. Тийштэй. Хааны хажуу суучих үедээ. Эсвэл хоёр талд нь хянаа суммин хоёр сууц. Йоо. Сууцсан уу? Суучлаа, цамцаа тавьчлаа. Бүр хийж дуусаад шүүс хатаагүй байтал. Цамцыг наваа суучаач. Эгон яг ийм хүн юм байна. Эго өндөртэй
Анханасаа нөгөө орж ирэхдээ өөрөөс хэлдэг штэ. Тэнгүүд ингээд яалтчгүй ер нь татагдаад байгаа хэмжээтэй хажууд ингээд зөөлрөө дөөр болчихж байгаа байхгүй. Тэнгүүд энэ чинь нөгөө өрсөлдөөнд ганцаараа биш ингээд 3 хүн байж штэ. Тэнгүүд ингээд тэр нөгөө өрсөлдөж байгаа гурлаа ингээд нэг аргаа барнаа да. Тэнгүүд иконы бариад байгаа юу нь бол арга нь бол зөрүүлээд юм хардуулах. Зөрүүлээд нэг юм жоохон зай өгөөд өөрийгөө бодуулах. Тэр нь одоо жоохон буруу тийшээ ирэх гээд байх шиг. Let's go. Yes baby. Oh my god. Хөрх юм бэ? No. Oh my god. 등하는 것도 비행시 성수희 씨입니다. 성수희 씨입니다. 잉수 Яа. Яа. Хамгийн л ойлгож сонсч л төвчж л ирлээ штэ одоо. 쌤위입니다. 제가 지옥도에서 함께 나가고 싶은 분은 김재진 씨입니다. 너 나와! 야, 이 소민이 형 비슷해. 오빠랑 있을 때 하는 대화들이 너무 재밌었고 최종 선택을 소민 딜스옥은 гарсан юм уу? Дунд нь хэлээл. Одоо өгнийхээ эзнийг сонгож байгаа юм шиг. 제가 지옥도에서 함께 나가고 싶은 분은 제가 지옥도에서 함께 나가고 싶은 분은 우선 야. 뭐야? 진짜로? 진짜로? 소름 돋았어. 왜? 흔들어주지. 잘했어. 아, 너무 아프다. 좋네요. 좋네. 좋네. Oh my god. 근데 이것이 Гон Сомын хоёрын хооронд болсон нэг юм арай юм deep юм байгаа юм шиг үзүүлэг Харин орхицсон. тий. Түүнээсээ яагаад ч ерөөсөө нэг тийм хүлэн зөвшөөрч чаддаггүй. Ямар тэнэг юм бэ? Эрэгтэй чагсаалтын хамгийн доор байсан Харин хүнтэй тийм ээ. гон очоод нийлчихлээ шүү дээ. Бид хоёрын тий эмэгтэй чагсаалтны нэг маань эрэгтэй чагсаалтын хамгийн сүүлийнхтэй очиж нэлцдэг шүү. Тэгээд амар сонин хизээч энэ хоёрын хооронд яг юм болоод бүтээд байгаа юм шиг ингээд амар гоё оч үсрээд байгаа юм шиг юу ч гарахгүй байсан ирнэ. Тий. Тэг ямар сайн би яг сая нөгөө нэг Соминик гээд сонгонгуут л ингээд нэг юм тайлал юм шиг нэг тийм одоо нөгөө throwback-ууд орж ирэх юм болов гэдээ амар хүлээгээд л шүү. Бараг ингээд нийт season-ээс бүр ингээд амар их юм date нь хамгийн гоё байсан. Амар их юм хоорондоо ойлголцож ингээд нэг юм инээж байгаа хоорон нэг юм дээр инээж байгаа минэж байгаа нь хүртэл гоё босоод юм шиг санагдсан шүү надаа. Тийм. Саяны сүүлийн юуг үзэж шинээр ранк өөрчлөгдсөн үү? Юун дээр сэngэл дээр тэр нөгөө нэг жоохон ранк буурах шиг боллоо. Сэngэл чи миний 2 шүү дээ. Ранкны. Тэгэнгүүт мэдгүй зүгээр нөгөө хинт хийсэнд хэлдэг тэр үйлдэлд амар жоохон муухай санагдлаа. Тийм. Тэгээд яг иймэрхүү ярианууд ер нь бол ингээд тосын дунд ингээд хамгийн муухай байдаг юмнуудын нэг гэж боддог байхгүй юу? Харин тийм. Тэр нээр муухай л санагдлаа. Саймыг би бас жоохон дээшлүүлмээр санагдлаа. Амар хөөрхөн үг байлаа тий. Өнөө сүүлийн дээр нөгөө нэг сэтгэлдээ хэлж байгаа өгнүүд дундаас хамгийн хөөрхөн байсан ч юм таалагдсан л нэ. Өгнүүдээс үү? Би тэр Егоны campfire дээр хэлжсэн Егоны үг бол надад амар нөлөөлөх үз. Надад бол хэрвээ би байсан бол юу нь хамгийн таалагдтыг ингээд гисэн чинь баг таалагдахгүйгаа хэлвэл амархан бах гэдэг үг надад бол амар нөлөөлнө. Тийм үү. Тэнгууд гөөнд болохоор нөлөөлсөнгүү.
тэр үг таалагдсан. Тэгээ Сами угаас таалагдлаа. Төгсгөлд. Солонгост чижсэн, Америкт чижсэн би байж гинэ гэдэг үг энэ сизний хамгийн гоё. Харин тийм үг болох шиг боллоо. Ааха. Надаас Минжигийн үг амар хөрхөн байлаа. Нөгөө өмнөх сизнүүд дээр бас нөгөө гадаадаас оролцож байгаа хүмүүсийг хоолцоо амар хамаатай байсан шүү дээ. Бид тэнд ажил хийдэг. Яг бодит ертөнцийн шоу дуусаад бид хоёр хамт байж чадах болов уу гэдгээ бодож ийн тэргээл. Иймэрхүү ярианууд сонсч ирсэн. Үзэгчийн хувьд бол Сами үг амар хөрхөн байлаа. Тэгээд Минаж гэсэн Америкт сурсан юм чи энэ хоёрын хооронд баталцал арай их байх юм шиг тийм боломжтой юм шиг. Үргэлжлүүлж энэ хоёр яг үргэлжлүүлээд үерхэх байх гэсэн ас юм. Би болохоор хийсэн сүб энэ хоёр үерхэх юм шиг. Санагдлаа. Жуян Жэжин хоёр. Бас тийм. Тий. Тэгээ Сүнгэл Минжи хоёр нэг үерхлээ гэхэд нэг удахгүй байх гэж би бодож байна. Минжигийн яг энэ характер хэтрүүл жоохон амар хартай байж магадгүй тий. Тийм тий. Гэхдээ ер нь тэр нь амар мэдэгдээдсэн шүү дээ. Амар өмчлөх дуртай. Тэрнээс амар ивүү санагцсан. Яг бодис байдал дээр хамтарч маань тэгээд байвал ивүү тий. Хэцүү тий. Тэгээд яг ийм эмгтээд угаасаа тохирох эрхтэй хүн гэж байдаг шүү дээ. Нэг бол ингээд бүр яг эсрэг талынх нь бүр ингээд амар зөөлөн нэг тийм хүн эсвэл бол бүр яг өөрөөс нь давсан ийм альва хүн байж ижил. Минжигээс давсан альва хүн гэсэн ч юм уу. Амар сонсогдож шүү. Минжи хиний хажууд арай эгон дарагдаж альфан дарагдаж мэдрэгдэхгүй гэвэл эгон ч юм уу арай дээр. Сүнил бас яг ийм дундуурхан байгаа. Эсвэл бол Минжи Сүмийн хоёр за захуудгууд тэр хоёр угаасаа бүтггүй харагдчихсан. Их амар сэтгэл дундуур дуусчихлаа. Харин тэглээ. Игонд амар харамсаж байна. За тэгээд нэлийн урт дугаар боллоо. Дуусгая да. За тэгээд юу яана дүлээ. Аннагийн төрсөн өдөр саяхан болсон учраас хэдүүлээ энэ дугаар орсны дараа баг шууд подкастынхаа дахиад нэг спешиал дугаараар хэдүүлээ удахгүй уулзах нэ. Тэгээд баг 2 сар дуусчих бах тийм. Цагаан сар боллоо араас нь гэхээр. Бид хоёр ер нь цагаан сарын дараа бичих төлөвлөгөөтэй байгаа байхгүй. Тэгэхээр 2 сарын сүүлээр амжиж орох болов уу гэж найдаж байна да. Тийм ээ. Яа ямар хурд юм бэ? Сая л шинжил болоо. Спешиал гэж хэлсэн чинь цагаан сар шиг. Яа. За тэгээд Инферногийн гоё сэтгэлүүдээ бид хоёртой санал зөрж байгаа бол нийлж байгаа нуудаа үлдээгээрээ, ранкуудаа үлдээгээрээ. Манай Инферно дээрс л амар их урт комментууд бичиж орж ирдэг. Тэгээд тэр комментуудаа бичиж үлдээгээрээ. Тэгээд Гоныг он хоёрын relationship биш юм дээр асуудал дээр юу гэж бодож ийн нухацтай ярилццгаая. За тэгээд хамт байсан баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа.